Ивент тэтгэгч Шин Ярмаг цогцлбор хороол. Чамайг хэн гэдгийг? Ангараг. Оо ямар гоё мундаг нэртэй юм бэ. За ангарага чи ямар гоё гуталтай залуу гараад ирвэ. Жинхэнэ джентльмен хүнийг их гоё гуталтай, их гоё цэвэрхэн гартаагаар нь шинждэг штэ. Энэ чиний гутлаа. Үгүй. Тийм гэхгүй. За хиний гутлын тэгээд. Манай аавын найзынх нь хүүхдэн. За манай ангараг инхэд хаанаас ирсэн? Эрдэнэ дотоос. Эрдэнэ дотоос. За ангараг энэ гоё ганган гутал өмсөд өнөөдөр ямар үзүүлбэр үзүүлэхээр ирсэн бэ? Шүлэг уншин. За ямар шүлэг юм? Амар том нохой. Амар том нохой. Шүлэгнийх нь нэр нь юм уу? Тэ. За тэгвэл ямар том нохойгоо их чах нартаа бүгдээр нь сайн харуулаарай заа юу. За. Билүү? Билүү. За бид бас бид. 10% хоёрыг бариад өглөө би усан жолоо. Ангийн хүүхдүүдтэй гинт тааралтаад өд болтол тоглолоо. Харин одоо усч байдгүй. Хангэр жингэр хумаа чалга тогсоор суугаад алдаа үдтэй чи гээд том баггүй л загнах байх та. Үгүй дээ, үгүй. Тийм биш шүү дээ. Үнэхээр сүртэй явдал болсон юм аа. Усаа аваад ирж явтал урамтай сайхан алхаж байтал амар том нохой архирч над руу дайрлаа. Аавын хүү аргатай 10% усаа ам руу би хийчихлээ. Хосгүй том нохойны хоолойд нь юр торсонгүй. Хөв хийдэл зэлэгчхаад хөөж араас минь дайрлаа шүү. Үлдсэн хувинтай авсаа өөдөөс нь басан шидчихлээ. Хоёр хувинтай авсанд хахаад хайнаас минь тэр хөөж чадсангүй. Тэмээ шиг том нохой тэрийг хадаад унлаа. Болсон явдлыг өвөөдөө ярил боролтой хүүдээ итгэх болов. Энэ муу худалч залг гээд имэм намайг загнахал байх та. За манай ангараг хүү чи яасан сайхан уншд юм бэ? За чи тэгээд манай шоуны ялагч хідэн төгрөг авдгийг мэдв үү? Мэднэ. За хийдэ. 100 сая. За их үү 100 сая их үү? Их. За хэрвээ минийхөө 100 сая эзэн болчих юм бол чи юу авах вэ? Аав чиглэлийг баярлуулна. За бүгдийг наваач өгөх юм уу ээж авда? Яаж баярлуулах юм нөхөө? Гой машин авч өгнө авда. Авда юу? Ээжтэй болохоор гой хувцас авч өгнө. Ямар гоё юм. За ээжтэй ямар хувцас авч өгөх юм нөхөө? Гой гутал тэгээд гой палаж. Яа за ээж аав нь яасан азтай юм бэ? Ийм сайхан хүн том өрөөдөлтэй явдаг. За маш их баярлалаа. Одоо энэ шүүгч их жахнаар нь юу хэлхийг хэдүүлээ сонсъё заа юу. За чук аах нь юу хэлхийг сонсъё. Шүлгэж бас жүжиглж байгаа нэг таалагдлаа их гоё байлаа мэнд. Минийхөө айгаад байгаа юм уу? Үгүй. Юунаас айгаад байгаа юм бэ энэ чинь? За баярлалаа. Рокет бэ. Чи одоо шүлгээ уншихаар айгүй гой цоглог болоод байгаа. Нүд мүд чинь сэргээл. Харин зэ. Тэн шиг амьдрал дээр яг тийм байгаарай. За. Тийм мундаг цоглог тийм өөртөө ихтэй хүн болоорой. За. За ангарага энэ дөрөв их чах нарын хин нь чамд хамгийн их таалагдж байна минийхөө. Рокет үе. Рокет бэ. За одоо миний хөөг тэнцсэн үү үгүй юу гэдгийг бүгдээрээ сонсон. За яа. За одоо рокет бэ яхан чамд хамгийн их таалагддаг юм чи эхэлчихээ. Ямар муухай. Чи хүүхэд чи бандаа чи. За. Ах нь бол ер нь бол тэгэл үннээл хэлчихдээ тэгээд
Миний дүү бол одоохондоо арай л бодоог байна. Миний хувьд тэнцсэнгүй. Би бол ер нь бол хэлхээсээ илүү хийдэг хүнд маш дуртай. Тэгэхээр миний хүү яг үндсэн ажлаа маш сайн хийж байгаа учраас би чамайг тэнцүүлье. За. Чука. За. Миний хувьд бол чөлгөө сайхан унссан. Тэгтээ тэнцсэнгүй. За тэгэхээр ангаргаа. Их чинь бол чамайг маш их дэмжиж байгаа. Чи 6хан настай ирнэ маш сайн уншсан. Тэгээд заавал одоо 100 саяыг олж ээж аваа баярлуулах шаардлагагүй. Минийхөө онц сур. Ээж авахаа өгн маш сайн ордог. Их сайн хүү болоорой заа юу. Тэгхийн бол ээж аваа хоёр нь 100 саяар машин гой даашин завч өгснөөс илүү их баярлан. Заа юу ангаргаа? За. За амжилт хүсье минийхөө. Баярлалаа. Самбацгано. Бид хөтлөгч Угнаа анх хоёр байна. Анхаа угнаа. Байлчээс яах вэ? Авьяаслаг Монголчууд Шооны сонирхолтой үзэлбэрүүдийг үзхийг хүсвэл YouTube сувагт нэг дээрээ